Энэхүү видеог олон улсын бууцааны сайт 1xBet хамтран хүргэж байна. Хэрэг та 21 болон түүнээс дээш настай болоо. Тайлбар хэсэгт байрлах линкээр орж бүртгэл үүсгэхдээ довчлол гэсэн промо кодыг ашиглаж сэнгэлсэн дүнгээ 100% бонус болгоно аваарай. Та өөр тохирох боломжит дүнгээр бооцоо тавьж ит автахгүй байхыг анхааруулж байна. Засан бацхан энэ удаагийн дугаартаа 4-р анги дээр Becky J-хүн 2 бие биентэйгээ уулздаг 10 жил болсон бөгөөд Lloyd ч түүнийг хэн болохыг асуухад чи мэдэх шаардлагагүй гэд түүнийг орхин тухтай газар уулзахаар явцгаана. Becky үүнийг хараад яагаад тусгай хүчнээс явсныг асуухад хүнд бэртэл авч цэргийн амьдралаа орхихоос өөр аргагүй төрснийг хэлнэ. Lloyd тэр хоёр яриаг нууцаар шагнаж дунд нь нэрж тэдний яриаг таслана. Ямхандаа Becky-г түүнээс хол байлгахыг хүссэн ч хүн түүний гарыг чанга бариад явуулсангүй. Lloyd маск авч намайг хэн болохыг мэдхүү гэсэнд Auntie Fitag чин нэр чи Evan илүү хэн билээ энэ гээд нэрийг чирэн сайн сандгүй гэв. Яг энэ үед үзэгсэн нэмэгтэй ирж сайн Lloyd уулзах боломжтой юу гэд өөрийгөө түүний өмгөөлөгч JNY-ийн Seohiji гэж өөрийгөө танилцуулаад агентлагийн босс Ben ирсэн. Танд хууль зүйн туслалцаа хэрэгтэй гэд ирлээ гэв. Жихүнж баярлан за хуульчтай уулздаа бид хоёр ярих юм их байна гэд үлдэн. Яг үнэндээ жихүн хоньны арс зүсэн чон байсан бөгөөд нэлээд хортой багий. Түүний фэнүүдэн ч үнэхээр үнэн ч юм бэ нэлээ гэд өмнө нь хүйж байсан сонгийн өхний талаар бодно. Lloyd хуульчтай уулзаж удалдаж авсан бүүн хуурамч байсан гэж тайлбарлана. Мөн терроризмтай тэмцэх хэлтэд яагаад хөөрлөгцөө мэдэхгүй байна. Шийдвэр байгаа тухайга хэлнэ. Хижи түн тандж хэрв Becky зэвсэг хуурамч гэж мэдээлэг өгвөл Lloyd-ыг өөр анги руу хилжүүлэх боломжтой гэж хэлнэ. Тэдний ярилцаж тусаа гарахад Becky орж ирж таарна. Өмгөөлөгч Seohiji уцаар ирж энэ хэргийг би дааж авъя. Үүнийг шийдэж чадах ард тал надад би асуудалгүй зохицуулна гэд би энэ хэргийг авлаа гин. Lloyd ч Becky-гээс түүний барьж байсан бүх хуурамч эдийг гэрчлээд өгөөч хэмээн гуйсан ч чамд өмнөдийн сайн хуульч байгаа үсттэй. Тэрнээсээ туслалцаа би тусалж чадахгүй гэдэг зөвшөөрсөнгүй. Энэ мэд сонги нууцаар жихүний рестораны гадна ирж түнтэй уцаар ярина. Хэрв намайг хөнөх гэж оролдвол нууц файлыг аваад алга болно шүү гэж анхааруулав. Жихүн харин чи байгууллагын дүрмийг дагаагүй. Дүүчин аварч файлыг авч зүгтсэн. Хэрв түүнийг авармаар байвал файлыг авчирч өгөө гэж түүнийг занал хийлээ. Охинч бууж өглгүй. Хэрвээ Lloyd ямар нэгэн муу зүйл тохиолдвол би файлыг устгах шүү гэж анхааруулав. Lloyd-ийн багийнхан амралтын өдрүүдээр найрамдал хотын хамгийн сайн хоолтой цогийн газар хоолнд орохоор болно. Хоёр-хоёроо хуваагдана хамтдаа явахаар болцгоо. Lloyd ч түүний фэнүүдээс ирсэн бэлгнүүдээр өрөөнд дүрсэн байлаа. Lloyd нэгэн чигмэл тоглоом Becky-гийн орондоо тавьсан ч тэрээр орж ирээд юу н хогийн тавьчихсан бэ гэж шууд лаваад хогийн сав руу хийчихв. Оройн Lloyd ч түүнтэй усан живэхтэй өмсөлдөж байна гэж зүүдэлж сэрнэ. Энэ үгээр нь үйлх чимээ сонсогдсон Becky хардарч зүүдэлж байлаа. Чихмэл тоглоомоо аваад төвөрлөхөд Becky түүний гарыг чанга гэхэн атгаад 50 гэгчин унтаж байгааг хараад манай хүнш түүний гарыг атгасаар дэргэдэн унтана. Өглөөс ирэхэд Becky уурлан гараа татан авахад Lloyd юу болсныг тайлбарлан чи харин миний гарыг тавихгүй байсан шүү гэж орлуугаа явна. Becky дуудлага ирж уцаар ярьж нэмсэглэн баяртай байна. Lloyd чанга дуугарна түүний анхаарлыг татахыг хичээсээр л. Манай хоёр байлдагч хоолнд орохоор тий хамгийн намттай газар ирэхэд нөгөө хоёр байлдагч нь аль хэдийн нэрцэнд хажууд нь сууж байлаа. Манай энэ багийн John Kim хурган англи хэлтэй багийн захиалгын тэр англиар өгөөд манайхан шиг л хольж солиод л ярина. Манай рестораны ирж ярин хүүгээ олон жил өмнө алдсан тул орж иж байгаа залуусыг ажиглан хүүгээ хайрсаар л.
Бекки хувцас сэлж гадуур явах гэж байгааг харсан Ллойд туслахын хавцыг өмсөд түүнийг нууцаар дагна. Мирэгийн сургуулийн автобусанд ангийнхан нь ээжийн тухай асууж хүний санааг нэлээд зовоно. Бекки эгчдэр ирээд хамт Мирэгийн автобус эрхийг хүлээж суун. Түүнийг хараад Мирэ тогтолж ээжийг хэмээн дуудана. Түн дээр ирдэг. Ллойд ч нууцаар Беккиг дагж байсан бөгөөд Мирэ түүнийг ээжээ гэж дуудахыг сонсоод л бүр шок. Мирэ түүнтэй хамт байхыг хүссэн ч Бекки ажилдаа гээд буцаад явна. Энэ Жохоны хүн нууцаар эмнэлгийн өрөөнд ирж файлыг хайсан ч олсонгүй. Ллойд түүнийг дагаж байгааг мэдсэн Бекки түүнийг барьж аваад машинд хүчээр суулгана. Эмнэлэг рүү буцаж ирэхэд яг орох гэж байтал түүний ард нэг зүйл унсан нь Сонги гээд нөгөө мэдээлэл охин байлаа. Охиныг яралтай эмнэлэг түргэнэ. Хэсэг хугацааны дараа Ллойд Бекки нараа хүлээж байгаад цэргийн байрлалгаа буцацгаана. Түүний байран дээрхэд байлдагч нар нь хэн ах болохоо үзэсгээж төрний дээр зүгдэж ялсан нь ах болохоор үзнэ. Манай Жон Ким уурлаад л энд бүгд л байлдагч хэн хэний хийж дээр гарахгүй бүгд л ижилхэн байлдагч нар одоо болцгоо гэд уурлана. Ллойд фэнүүдээс ирсэн бэлгээ авч зурвасаа шалгана. Нэ байлдагч багийн шилсэн хуужиж байгааг хараад идмэр хууль аваад идэх шууд л түүнд өгнө. Нөгөөдөл нь ч бөөн баяр болно. Оройн унтахаас өмнө нэг зүйл сансан нь охин түүний өрөөнд нууцаар ирж нөгөө ягаан хүрм хаан байг асуухад Ллойд ч өө би хаан таснаа санахгүй байна. Би шинийг аваад өгөх гэхэд хэрэггүй гэдэл охины хэрэгтэй зүйл халаасанд нь байсан бололтой. Ллойд багийн байлдагчаас асууна. Ойд солонгосын 112 дугаар тусгай салаа яг ямар зорилготойг нь асууна. Бекки тэр салаанд нь байсан бөгөөд хойд өмнөд хоёр солонгосын харилцаа сайжирснаас хойш хэрэггүй болж тарсан мөн тэнд байсан багийн зарим нь бомб зөрлөсөн террор багийнх нь болохыг хэлнэ. Дүр солигдож хуульч Сохижи өмнөд солонгосын дэд комиссар Дон Бил дээр ирээд уулзаж Ллойдын бүх хурамч байсан үнэ гэрчлэг хүн байгаа гэж хэлээд түүнийг сүрдүүлэн Ллойдыг батлан хамгаалахын PR ангируу шилжүүлэхээр тохиролцсон. Тэр Ллойдд энэ тухайгаа хэлж тусалсны хариуд оройн хоол хамт хийхээр болцгоо. Хижи түүнийг жинхүүний паб руу аваачиж хоолнд ороход Бекки жинхэнэ хоёрч мөн тэнд уулзгаар ирсэн байлаа. Ллойдын анхаарлыг Бекки сатруулсан ч эцэст нь Хижидээ Войлотын талаар ярьж эхлэв. Яг тэр үед хэсэг нөхдөд орж ирээд сүнэгийн талаар мүүзүүлэрсэн нь Ллойдын уурыг хүргэж тэдэндээ маргалдав. Жинхэнэ харин түүнийг салгаж арын хаалгаар тэднийг гаргацгаав. Арын хаалгаар гараад өсөж байдал Ллойд энд ирсэн байна гэдэг хэсэг хүмүүс ярьсанд Бекки санаа зовж түүний маскыг зүүж өгнө. Ллойд цэргийн барилгаа буцаж Бекки өрөөндөө буцаж ирээд унтах гэсэн ч нойрон хөрөхгүй. Ллойдын бэлгэлсэн чихмэл тоглоомыг тэрвэрнэ түүний тухай бодон хэвтэн. Бекки бас түүнд сэтгэл алдарсан бололтой. Тэрээр мэдрэмжээ даван туулахын тулд грин амбрын заалан дээрж дасгал хийж эхэлдэг. Ллойд харин түүнийг олж ирээд бүх зүйлд нь талархаж байгааг хэлээд Сонги гээд нөгөө охиныг харж хандахыг түүнээс хүснэ. Маргааш нь Ллойд явахаар бэлдэж ангийнхантайгаа салахс гүйцэтгэн. Явх замдаа тэрээр жолоочоос машиныг ирүүлэхийг хүсэж сүүнийг сүүлчийн удаа харахаар эмнэлэг рүү явна. Эмнэлэг дээр ирээд түүнээс өөрчлөлт гуйгаад зогсож байтал Бекки бас ирсэн түүний ард зогсож байлаа. Ллойд хэлсэн дараа эмчийн хувцас өмссөн Войлот багийн гишүүн эмнэлэг рүү нэвтрэн орж ирэхэд Бекки түүнийг хөөнө. Ллойд машин дээр сууж байтал Бекки нэг хүнийг хөөж байгааг олж харна. Машины хаалгаа онгоолгоод түүний араас туслахаар явна. Бекки алан идэж хөөсөн боловч болгон нэргээд түүний багийнхан хүмүүс зогсож байлаа. Манай хүнч нэлээд тулгалтаж ялагдаж байтал Ллойд ирээд алан идэгч рүү бүү тулгаж Беккиг тэднээс аварна. Зангид кино таалагдсан бол subscribe дараарай. Манай кино төвчлөл сураг маань нийт 60,000 subscriber-тай болжээ. Бидний бичлэгийг үздэг subscribe дарсан хүмүүстээ маш их баярлалаа. Хэрвээ subscribe дараагүй бол яг удаа та дараарай. Баярлалаа. As the chemicals that take us higher. The night's young, it has just begun. As she puts her hand in mine, we wanna chase the night, wanna dance to the light, pull the stars from the sky just to
running